Эртнээс 5 хошуу мал өсгөн малынхаа тарах хүчийг нь сайжруулан мал сүргээ 5 төрөл тус бүрт нь өсгөн үржүүлж буй мал аж ахуйн салбартай цөөхөн улсын нэг нь Манойрон. Энэ ч утгаараа жил бүрийн сар шинийн баярын өмнө Монголын уламжлалт мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан мал сүргээ цөм сүргээр нь чанаржуулан өсгөн үржүүлж байгаа малчдын гавь зүтгэлийг нь үнэлж Монгол улсын засгийн газраас авраг малчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг гардуулан өгдөг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу 17 дугаар жарны тийм унжлагт хэмээх шороо нохой жилийн сар шинийн босгон дээр Ховд аймагаас Монгол улсын авраг малчин 7 туран гарсны нэг нь Манхан сумын Зэрэг гол багийн малчин Бямбагийн Дичин гончог юм а. Өвөг дээдсээс уламжлаж ирсэн мал аж ахуйн салбартуудгүй 34 жил зүтгэж байгаа тэрээр малч ухаан мал маллах арга туршлагыг өөрийн эцэг Бямбагаас уламжлан үлдсэн бөгөөд түүний аав Бямба 1991 онд Монгол улсын авраг малчин хэмээх эрхэм хүндтэй цол нийцсэн болж байжээ. Буурлынхаа буян сургаал захиацыг нь биелүүлэн тэрээрийнхүү 27 жилийн дараа Монгол улсын авраг малчин болж байна. Монгол улсын авраг малчин болсон туйлын тэр засагтай их баярлаа. Улсын хурлын гишүүдтэй Ховд аймгийн захиргаан Манхан сумын захиргаанд Ховд аймгийн Манхан сумын Алтан дээлийн хөндөд байгаа бүх малчин иргэдэд би туйлын их баярлаа. Монголчууд хамгийн түрүүнд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхын дараа эх орондоо хайртай, эвтэй, малтай хайртай байвал одоо Монгол зүйл бидний хөгжид ившээ хамгийн боломжтой ажил үйл болов гэж бодож байна. Монгол улсын авраг малчин хэмээх энэхүү хүнтэй цолонд хүрэхэд айл гэрийн эзэгт гэргийн хүний хатан ухаан хамгаас чухлаа. Монгол улсын авраг малчин Дичин гончгой 1985 онд гэргийн оюун чимэгтэйг ханилж 4 залуу 2 охины аав ээж болцгоон 2 залуу 1 охиндоо мал маллах арга туршлагаа өвлүүлэн удам залгасан малчдыг төрүүлж байгаа юм а. Түүний гэргийн оюун чимэг хэлэхдээ анхлан өвгдийнхөө гэрээс 80 толгой мал таслан өрх гэрээ тусгаарлаж увсын улаан ухан дарвин сутаа үйлдвэрийн алтай улаан хуцаар цөм сүргээ чанаржуулан өдгөө 30000 толгой малтай болтлоо. Эрдэнэт мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн үржүүлж энэхүү хүндтэй солны эзэн болж байгаадаа талархаж байсан юм а. Одоо манай хатам аав 1991 онд улсын авраг малчин болсон. Тэгээд битэрт аврагын нэг гэрээ хаалгаагаад тэгээ манай байшин тэгээ байгаад байдیں۔ Тэгээд манай аав одоо утгах их сайхан зөөгнөлч их сайхан өдрийг сэтгэлгээтэй гоё хүн байжээ гэж боддیں۔ Тэгээд аава та хаалгаа авахгүй мө гэсэн чинь за яах вэ? Надад байсан таягт байсан хоёр ямар ялгаа яах вэ гэгээ тэгжсэн. Тэгээд байж аав чи өнгөрлөө, ээж чи өнгөрлөө. Тэгээд нөгөө хаалга байгаад байдаг. Тэгээ байсараад манай энэ залуу бэр хоёрыг айлуулах зэрэг битэр жижиггээр тааруулаад нөгөө хаалгыг барьж өглөө. Тэгээд одоо ардаар нь битэр ийм сайхан нэр алдар хүрээд дахиад ийм сайхан өргөө цагаан гэр аваад аавын сургаалыг одоо 28 жилийн дараа аавын гэлж гисэн гэрээслийг биелүүлсэндээ маш их баярлж байна. Монгол улсын авраг малчин Дичин гончгой 1997 онд сумын сайн малчин 2002 онд аймгийн сайн малчин болж байсан байна. Тэрээр Манхан сумын Зэрэг гол багаас түрэн гарч байгаа 9 дахь Монгол улсын авраг малчин юм а.